Гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөртэй хамтдаа байдаг эрхэм сонсогчтой энэ өдрийн мэнд хүргэе. Гэрэлтний маань лав каргийн цоо шинэхэн дугаар хэлэхэд бэлэн болсон байна. Мэдээж гэр бүлийн радиогийн 1-р студиуд Заяа, Баясаа, Ундрмаа, за найруулагч Мизо ажиллаж байгаа. За тэгэхээр хоёр хөтлөгчтэй өдрийн мэнд. Оо баярлалаа өдрийн мэнд. Хэлчихэж байна яа. Бүгдний өдрийн мэнд шүү. За тэгэхээр Заяа маань ямар хөл дээр босцсон? айгаа өөр хөл дээр босцсон байгаа. Хай гэдэг хөл дээр. Гурван хүүхдээ гурван тийшээ тараацсан шиг. За тэгээ өнөөдөр гуруулаа гоё хөршөөсөө суралцах талаар ярилцъя тий. Тэгээ бид гурав ч гэсэн одоо ингээ гурав хөрш сууж байна. Тийм шүү. За тэгэхээр мэдээж бидэнтэй хамтран ажиллаж байгаа байгууллага байгаа. За Мам докторийн хамт олон бол ээж хүн одоо урьдчилан сэргийлэх юм ч юм аа гэдэг уриатайгаар яг урьдчилан сэргийлэх одоо олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг гаргасан байна. Манай Ундрагийн өмнө бол ванны зэхмэл, хоолой зайлагч, хужиртай ам зайлагч. За тэгээд эрдсээр баяжуулсан адууны тос гэдэг энэ гурван бүтээгдэхүүн байна. Энэ ингээд цэцэрлэг сургуулийн багц бол бид нэр хүргэж байгаа. За цэцэрлэгийн багц маань болохоор 2 сарын 30 хүүхдийн багц. 330-аас 300 мянга болсон байгаа шүү дээ тий. Сургуулийнх нь болохоор 250-аас 220 болсон байгаа. Гэл мэдчихлээ. Ер нь бол одоо нэг хичээл сургуульч нэг танхим болоод, нэг захин болоод ингээд байгаа шүү дээ тий. Ханиад айхтар байна. Энэ нөхцөлд бол танхимаар орж байгаа нөхцөлд яг ингээд сургууль дээрээ дархлаагаа дэмжиж харин бас гэр бүлийн багцыг нь би сонирхосоо гэж хүсэж байна. Яагаад гэвэл сургуулийн хүүхдүүд маань хөвчлэн гэртээ байх цаг хугацаа нэгсэж байгаа учраас гэр бүлийн багцыг сонирхоод за тэгээ Мам докторийн маань пэйж рүү н орж байгаад илүү дэлгэрэнгүй мэдээлэл авлаасаа харин цэцэрлэг бол амардгүй нэг онцлогтой шүү дээ. Ерөөс амарч байхгүй. Тэгэхээр энэ хугацаанд цэцэрлэгийн хүүхдүүдийн дархлааг та бүхэн яах аргагүй Мам докторийн урьдчилан сэргийлэх багцуудаас нь авж агаад тэгээд анги нийтээр нь дэмжих боломжтой, дархлааг нь дэмжих боломжтой юм байна гэж би бол хараад байгаа. Яг үнэн. Тэгээд одоо яг гэрэлтэн маань гэр бүлийн радио 104.5-гийн пэйж хуудасаар хурж байгаа шүү дээ. Тэрний дээдлийнх нь одоо description хэсэг дээр Мам докторийн пэйжийг бид нар меш нийцсэн байгаа. Ороод дэлгэрэнгүй мэдээллийг аваад 72 27 52 25 гэсэн утсаар ч гэсэн холбогдоод захиалж авах боломжтой. За Чуда Монгол. За Чуда Монголд Чуда мэдрэмжийн хуваалцыг гэсэн уриатайгаар бидэнтэй хамтран ажиллаж байгаа. Мэдээж 12 сар болонгууд бид нар бас шинэ жил гэхээсээ гадна өөрийнхөө хүүхдүүдтэй, албан байгууллагын ажилчдын хүүхдүүдтэй, ах トゥ хамаатан садныхын хүүхдүүдтэй бэлэг өгье гэдэг бодол хамгийн түрүүнд бодогддог. За хаана ямар гоё бэлэг агаа, балигтай бэлэг юу байна гэх мэтчлэн бодож байгаа. За бага насны хүүхдүүдээс юу өгөх үү гэдэг өгөх юм ч гэсэндээ ховорддог штэ. Тэгвэл манай Чудагийнхан маань юуг яаж байгаа вэ гэхлээр нөгөө өөрсдийн бүтээгдэхүүнүүдийг багцлаад 2 багц болгож бэлгийн багц болгон гаргачихсан байгаа айл хэдийнэ. Тэгээ 10 бэлэг авах юм бол 1 бэлэг өнгөө. 10 бэлэг бол үлгэх авч тий. Тийм шүү дээ. Нэг байгууллага одоо зөндөө олон хүүхдтэй байгаа шүү. Ямар бэлэг юм бэ? Тийм. Тэгээ тэгэнгүүт чинь энэ дотроо бас их гой зүйлүүд орж байгаа. Дандаа нөгөө нэг цагаан эдээ сүс бүтээгдэхүүнүүд байгаад байгаа гэсэн үг. За 2 багцтай. 2 багцын маань үн ч гэсэндээ боломжийн. За багц нэг маань бол 21600 төгрөгийн үнэтэй. Харин 2 дахь багц маань 18000 одоо 800 маань зургийг өгж байгаа шүү дээ тий. Тэгээ дотор нь орсон бүтээгдэхүүнүүдийг ч гэсэндээ харуулж өгсөн байгаа. Тэгэхээр үн боломжийн хамгийн гол нь дархлааг нь дэмжих сүн бүтээгдэхүүнийг та бүхэн тийм ерөөсөө битүү ашигтай байх хэрэгтэй явж байгаа шүү дээ тий. Тэгээд энэ бүтээгдэхүүнийг та бүхэн хайртай хүүхдүүдтэй бэлэг болгон авч өгөөрэй гэж бид санал болгож байгаа шүү. Мэдээж бүх супермаркетуудаар худалдаалагдаж байгаагаас гадна 76 тэгтээ 32 33 76 тэгтээ 32 33 гэсэн утсаар холбогдоод захиалаад аваарай. Мөн Чуда Монголд гээд Facebook дээр пэйж наага ороод бусад бүтээгдэхүүнүүдийг нь гэсэндээ харж агаад захиалаад хүргэлээд авах боломжтой байгаа шүү. Ингээд бидэнтэй хамтран ажиллаж байгаа Чуда Монголдтай бас баярлалаа. Баярлалаа. Ямар гоё юм бэ? Дандаа гоё хүүхдүүдийн буюу эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд орж аваад гоё юм. Тийм шүү дээ. Эмэгтэйчүүд бид чинь гэр бүлийнхаа ингээд хүүхдүүдтэй юу зориулдаг үлээ тий. Тийм шүү дээ. Хайртай хүмүүстээ одоо хамгийн сайныг л зориулахыг хичээн шүү дээ. Тийм таалагдчихэж байна. Тэгээ хайртай хүмүүстээ хамгийн сайныг зориулахаас гадна бид эрт дээр үеэсээ нэг уламжлал байдаг шүү дээ. Бид нарыг баг байхад л мах гаргалаа гэж бодоод хажуу хөрш айлтаа амсуулдаг. Хөрш айлынхан маань нөгөө савын хоосон буцаахгүй гээл ингээл дандаа ингээл чихэр жимс юу гэдэг байгаа юмороо ингээл буцаагаад дүүргээд явуулдаг. Хөршийн харилцаа маш сайн байсан. Үүнээсээ болоод нөгөө бие биентэйгээ харилцах, ярилцах, хүндлэх ёслол маш их сайн байсан шүү дээ. Одоо харин бас ингээд томроод ирэхийн цагт нөгөө бизнесийн харилцаа, за тэгээ бие биенээсээ суралцах ийм харилцаанууд өргөн дэлгэр болоод байгаа. Тийм учраас өнөөдөр ч гэсэндээ манай сэдв нөгөө хөршөөсөө суралцах гэдэг байгаа. Тэгээ бид ч гэсэндээ хөршөөсөө суралцсан маш олон зүйлүүдийг бодит амьдрал дээр хараад байгаа шээ тий. Тэгэхээр энэ удаад хөршөөсөө хэрхэн яаж юуг нь суралцах талаар бид бүхэн илүү дэлгэрэнгүй ярих гээд байгаа. Явсан зочноос
үг дуулъя. Үг дуулъя. Яваад ирсэн байна. Хаяад яваад ирсэн ш нэр тий. Тийш 3 өдөр гол нь амарцалтай сайхан тий. Тийм үү. Бүхнийхээ амралтайсэн ш. Бүхнийхээ амралтай байж таараа. Намайг өстой хөлтдсөн ш. Тэгээ би тэр өө хаацны юм гээ. Би ч энэ гимшээл явж байгаа ш. Зүгээр одоо гимшлээ тайл. Харин За тэгээд гоног хөршөөр сонир сайхан юу байна? Сая би бол бэж яваад ирсэн. Нилээ халуун мэлээ. Ямар гоё. Би ямар ч сан хавар намны балтуудаа явахад заримдаа бол халууцахаар. Тэгээ нисгэн усны буудлын дээр Монголд ирээл буусан чинь шүнж ирсэн гэлээ хасах 30 градус. Тийм штэ. Тэгээ бид нар ямар хүнд нөхцөлд амьдардаг юм бэ гэдгийг надад нэг бүр мэдрүүлсэн. Цагаагаар тэр төвчээртэй штэ. Тэр утаа тий. Үнэхээр ингээд яг нисг буудлаас харангууд хавхаар юм дотор л бид нар байд юм билээ. Яандаа одоо гэж марш. Тэгэхээр одоо ханад том хөрхөө гэж яах вэ тий. Ийм сайхан бэлтгэл хэрэглээд ч нэмэр байхгүй гэдэг шиг заримдаа баг болох гэдэг тий. Харин тэр. Тэгэхээр одоо ер нь хор гадагч дах шувтан ингээд одоо ханад хөрх өвлийн үед л энийг биш ер нь бол хүүхдүүдэд хайрлах юм намраас эхлээл зунаас эхлээл байнга юм ер тэгжээж энийг арай эсэргүүцэлтэйгээр даван туулах юм байна гэж бодсон. Тэгээ халуун хөршөөр манд сони юу байна? Хөршөөдөр маань бизнес суралцсан юм. Хөршөөд маань бужигнаж байна. Манай найз маань нөгөө өвөр Монголын яг адилхан нэг яг бид нар чинь холбоотой шүү дээ тийм. Төрийн бас байгууллагатай эмэгтэйчүүдэд ажиллах. Одоо хамтдаа нийлэх хүчтэй байх гэдэг үйл ажиллагааг өрнүүлээд за сая бол Бээжинд бол яг нэг үйл ажиллагаанд болсон. За тэрнийхээ маань юу яасан бэ гэхээр бүх одоо өвөр Монголын хот аймаг мужуудаар ингээ өвөр Монгол хүмүүс байдаг бүх газар ингээ тойрж явсан байна. За энэний болохоор гол уриалга нь юу байсан бэ гэхээр надад бүр ингээ очингууд ингээ нэг юм огших юм омгших тийм нэг мэдрэмж ингээ авдаг. Хүмүүс одоо өвөр Монгол хүмүүс чинь яг адилхан Монгол цустай хүмүүс шүү дээ. Монголлоо гэдэг дээр утга дээлэн өмсөд очдаг тийм хүмүүс аахгүй юу? Тэд нар маань ингээ нэгдэх гэдгийг ингээ жинхэнэ утгаар ингээ нүдэн дээр харуулж байгаа байхгүй юу? Чин сэтгэлээсээ гэдэг байгаа. Одоо бид нэр ингээл яг нөө эх орныхоо төлөө ингээл баг дайм байртанд орж байгаа юм хүмүүс ямар ингээ эх оронч үзэл байдаг вэ? Тэрэн шиг бид нар яг тийм зүрх сэтгэлээр ингээ нэгдэх юм бол үнэхээр ингээ сэтгэл хөдлөлттэй юм байлаа. Нэгдэж чадхал юм бол хүчтэй байна. Тэгэхээр бид нар нэгдэх хэрэгтэй. Нэгдэхийн тулд бид нар тэрний өмнө за энэтэй нийлчүүл яах вэ? За энд одоо тэр орцсон байгаа болов уу гэдэг ч юм уу тийм бодгоор ингээл зүр нэгдэцгээ гэдэг шиг. Яг тийм гоё нэгдэлтэй явж байгаа. Тэр нэгдсэн эмгтээчүүдийн тэр ингээ нэгдлүүд маань юу ч хийж бүтээхэд ингээ баг ингээ шууруулаад тэргээр ороод гарсан юм ингээ шуурал явахаар ингээ хин эндээ өр өгөөжтэй. Тийм ингээ зүйлийг бүтээж байгаа. Одоо Бээжинд очоод сая бүтэн сайн шилийн гол руу ниссэн. Шилийн голын эмгтээчүүд дээр одоо нэгдсэн юм үйл ажиллагаа явуулаад хамгийн гоё мэдээтэй дараа нь одоо Монголд ингээд нөгөө нэг өвөр Монгол эмгтээчүүдтэйгээ уулзуулж яг энэ уур амьсгалыг авъя гэдэг мэдээг бас та бүхэн хүргэмээр. Тэгэхээр энэ гоё хуйлруулсан нэгдэлтэнд хин ч одоо нэгдэх боломжтой шүү дээ тий. Яг үнэ Монгол бүсгүүчүүд маань тий одоо яг гэрэлтэмтэй хамт байгаа бүсгүүчүүд маань энэ нэгдэлд бас нэгдээд хөшөөс суралцаад манайхаас ч гэсэн суралцах зүйл олон байгаа шүү дээ. Хөвгүйн Монгол эмэгтэйчүүд чинь ингээд тэр зүйлээс ямар харуулаад ямар дайчин ингээд ярихнууд байгаа байхгүй яг үнэ. Тэгэхээр хөршөөсөө бид нар зөв зүйтэй одоо ер нь бол нүдээ эрэг контактн дээрээ тавиал тэгэл хийж өвөлдөл хийх юм бол та хүний амьдрал чинь цаг хугацаатай шүү дээ тий. Одоо ингээд 40 гарцсан би юм л одоо бас ингээд цаг хугацаа тал болтоо явж байгаа. Хоёул яах юм бол чи энэ ч яах вэ? Тийш дээ бид 18 те. Их мөнгө одоо зүгээр ойлгоо. Би тэр хэлж байгааг сайн сонс гэдэг шүү дээ. Тэгэхээр ингээд энэ цаг хугацаанд энэ амьдарч байгаа цаг хугацаанд хүн ихийг бүтээх одоогоо нэгдэхтэй ямар гоё ингээ хайраар ингээ ярилцах те тэр ингээд орон зайд орж мэдрэх юм бол угаасаа өссөн үсэх тухайн хүний бизнес ажил бүх юмыг ингээд ганцаараа биш олон хүний хүчээр өргөдөөд явах ингээ боломжтой байхгүй юу. За өнөөдөр ингээ гуруулаа зөвхөн бид гурав дээр нэгдэл ярьлаа гэхэд за заяа маань яасан хүүхцэн үснэ алуу тгий. За яасан яар очиод ингээд үгээ тэгээд үгээ ярих гэж шүү дээ. Ингээд тослоо гэсэн. За ингээд нөгөө танд жишээлбэл ямар нэгэн байдлаар нэг мэдэхгүй асуудал ч юм уу те. Ямар нэгэн ажлын ч юм уу нэг асуудал тулгарлаа шүү дээ. Би танд хэлсэн шүү дээ. Номоо бич. Ингээд үгээ аль дүүн ингээ өөр Монгол руу ингээд ингээ гаргачаач. Гэт ингээд эн чин нэгдлийн нэгсний хүчээр ажил нь бүтэж байгаа үстэй тий. Илүү хурдан урагшилж байгаа. Тий. Бид гурийн хөршийн холбоон дээр л ярихад ингээ маш
easy байдс мөртлөө ингээ өвтөмжтэй байх хэрэгтэй байхгүй. Яг үнэ. Нөгөө ганцаараа зүтгэснээс хоёулаа зүтгэсэн нь илүү амьдралд хурдан явнаа гэж тэгдэг штэ. Энэ нөгөө хосуудын харилцаанд их яригадаад байдаг. Үүнтэй ижилхэн нөгөө нэг эмгтээчүүд бие биенээ дэмжиж яхад бас энэ их нөлөөтэй юм шиг байгаа. Ганц эмгтээ зүтгэжсэнээс хоёулаа, гуруулаа, дөрүүлээ хамтаараа зүтгэх юм бол тэр давааг нь нөгөө маш хурдан даваад гарах тийм нөхцөл бололцоогоор хангах боломжтой. Ягаад гэвэл тавуулаа ажиллаа гэж бодоход дөрвийнх нь мэдхгүй байгаа одоо нөгөө дөрвийнх юм юмыг мэдхгүй байгаа штэ. Гэтэл мэдээд би биендээ туслаад явах юм бол нэг хүн 5 юм мэдэх боломжтой. Тэгээд тий. За тэгвэл одоо ингээд бид нар хөршөөсөө суралцъя гэдэг байгаа юм чи одоо би биенээсээ суралцаад бас би биендээ ингэж гоё дим болж болох юм байна. За бид гурав дээр ингээд сая ундраа маань гоё жишээлээ ярьчлаа шүү дээ. Тэгэнгүүт за урд хөршөөсөө бид нар тэгвэл яах хэвээр. Тэр мэдээж маш олон тэрбум хүн байна тий. Тэгэл тэнд донд бол өрсөлдөөн байгаа. Бас зах зээл нь байгаа. За Монгол гингүүт өрсөлдөөн байгаа, зах зээл нь бага. Тэгтэл ингээд эмэгтэйчүүдийг харахаар их дайчин хийгээд идэг. Монголчуудын ер нь авах чадвар нь юу юм бэ лээ? Одоо 3 сая хүнтэйгээ бодонгууд худалдан авах ч юм уу ямар нэгэн за хамгийн мэддэг том сүлдэм сүлжээний систем орж ирэх ч юм уу тий. Ингээд бараг тэр Орос тэр том хүмүүстэй адилхан ингээд монголчууд хийгээд байгаа үстэй. Хийгээд байгаа байхгүй харин хийгээд байгаа чадаад байгаа чадаад байгаа тий. Тэгэхээр энийгээ та эмгтээчүүд нэгдээд нэгдэл дээрээ ингээд бас ашиглаач. Яг энэ чадаад байгаа тэр сэтгэл зүйг нь бид нар бас дэмжиж өгөх юм хүнд ухамсарыг суулгачих юм болов. Яг тэр нөгөө темпэн дээр нь тавьдаг тий. За байли одоо ингээд ажиллаа одоо. За өөрийгөө одоо гэхгүй яг ингээд нэгдээд яадаг юм энийг л нэг сурах энэ соёлыг л сурах хэрэгтэй л гэдэг. Яг үнээр том тийм юу байгаа. Би болгоё хамтдаа одоо хөгжиж. Бүр хүү багаас нь сурах тийм үү? Харин тийм. Багаас нь тэгвэл манайхан болохоор нэг юм жоохон сул хүүхдүүд маань амж үзэлтэй өрсөлдөгч болгоод байдаг тий. Тэрнээс илүү байх хэрэгтэй тий. Тэгэхээр сурсан байна. Чи тэд авсан. Тэрийг дандаа нөгөө нэг харьцуусаас болоод тэр хүүхдээ бараг үзэн ядах хэмжээний болгоо ичдэг штэ. Ангийнхан тэрнээс тэгээ эздэг. Чи одоо юугаараа дуттیں۔ Гэж ирээд бидний нөгөө нэг ярих хандлага маань арай жоохон буруу агаад байдаг. Нэг тийм хамтрал гэдэг зүйлийг биш аминдаа ингээл өрсөлдөөл илүү байгаа л чи. Одоо энийг минийхөө хийчих тий. Энийг найз нь та энийг ингээ хийчих гэдэг ингээ багаас нь нөгөө нэг тэр хүүхдийг нийлүүлэхтэй хамтрах байдал сургаад заавал эмэгтэй өнгөгүй эрэгтэй хүмүүс ч гэсэн тий. Одоо ингээ үнэхээр үлгэр дуурайл авахар хамтраад ингээ бизнесээ босгож байгаа мундаг бизнесүүдийг хараараа та нар судлаараа Монгол дандаа хамтарсан. Тийм шүү дээ. Тэгэл нөгөө нутаг усаараа ч гэсэн хүмүүс хамтардаг шүү дээ. Нөгөө увсынхан нийлцэн тэгж байгаа гэл. Тэр чадж байгаа нь хамтраад байгаа байхгүй юу? Харин тийм. Нэгээ нэг юм өөдөн татаа яваад байдаг. Тийм. Нэгддэгтэй хөө энд ингээд нэг ийм болохны манайхан чи орчих. Ингээд нийлээд ингээ гоё хийчээ. Энэ гоё ашигтай тий. Тэгэхэд манайхан ч за ингээ авчвал би жоохон ингэх юм болоо. Гэх бодлоор биш. Зүгээр л зүрх сэтгэлийн голоосоо тэр хамтрал нэгдэл одоо гэдгийг суралцах хамгийн том юм байна. Гүр амар дайчин 4 эмэгтэй байгаа байхгүй. Одоо ингээд 4 эмэгтэй байгаа. Тэгээд нэг 5 эмэгтэй гэсэн нэг нь би энд болчихж байгаа. Монголоос 4 маань тийм божигнуулж штэ. Заастаа ингийн тэгнэ гэл яг хүү хаа гэл яг ингээл за инээ гэдэг чи би ингэж. Яг тэрэнд бол манай найз бараг 70 хоног явж байгаа байхгүй. Гэртээ арайгүй. 70 хоног ингээ өөр ангилын дээр газруудаар ингээд хаал бол хаана ингээл унтаал тий. Өглөө осоол хүмүүстэй уулзаал. Тэгэл эмгтээчүүдийн юуг яриад одоо Монголд хин тэгж явах уу аймаг болгоноор яваал ингээл за нэгдэцгээе гэдэг ингээ явна гэдэг бол би бол бас ганцаараа тэгж явнууд хүчрэхгүй. Харин та явах юм уу? Яг ямар яри жич яри гэх юм шүү. Жич яри нэвтрүүлэг дуусгаад яри. За ингээ үргэлжлүүлээд ярианаас зүгээр шүү тий. За энэ дэр ингэсэн байна. Ажлын байрны зараас бүсгүүчүүдээ хурш маань хэрэг дэмждэг вэ? Сонин санагдаад байна гэж чинь тий. Би бинийгээ хэрэг дэмждэг вэ гэдгийг асууж байна тий. Нэрээ бас ингээд Монгол эмэгтэйчүүд бас сүүлийн үед бол би бинийгээ дэмжиад одоо манай 930 чи момойд гээл тий. Момойд агентлаг бадмаагаар төсөөлөхөд бол энд бол эмэгтэйчүүдийг нэгтгэцэн байгаа даахгүй тий. Тэгвэл хурш маань харин би бинийгээ дэмжих тал дээр эмэгтэйчүүд нь яагаад байдیں۔ Гэдгийг асууад. Дөрөв эмэгтэй бол яваад шүү дээ. Манай ундраатай нэг 5 болоод шүү. Тэр хуршүүдээ маань яг нэг давуу тал нь юу гэдэг вэ гэхээр одоо өвөр Монгол эмэгтэйчүүдийн талаар ярьж байна те. Нэг зүйлийг ингээ уриалаад нэг хүн ингээ уриалах юм бол тэрнийхээ үг нь маш сайн урдаг. Тууштай байдаг. Тэгээд тэр үйлдэлтэй чин сэтгэлээрээ ярьдаг. Ямар мундаг юм бэ? Одоо ингээл уриалал ингээл юу хийсний дараа нь ингээ мессежүүд ирэнгүүд ингээ уншиж байгаа байхгүй сонсоод тэнгүүд би ингээ тим аймгийн тим нутгийн тим эмэгтэй байна малчин эмэгтэй байна тим газар ажилладаг эмэгтэй байна надад ингээ ийм юм асуудал тохиолдсон ингэсэн би ер нь энд нэгдэе гэж бодлоо би нэгдэхээр би юу хийх үү гэдэг ч юм уу яг нэлен далангуй ингээд
өөрийгөө нөгөө нууж хаах доторхоо дэлгэж юмгүйгээр чадчих ингээ шүү ярьдаг дээ. давуу талаа санагдсан. Хаалт байхгүй. Хаалт байхгүй. Манайх чи ингээ жоохон ингээ яачих юм бол би одоо уналтанд орсон үе дээрээ байгаамаа гэл ингээ шууд ярьж байгаа байхгүй. Манайх чи жоохон тэрэн дээр ингээд Нэр төрөө бодоод жоохон ингээд нэг ичээд ичимхий сэтгэлээр ханддаг тий. Тэхгүйгээр шууд л ярьж байгаа. Тэгэхээр тэр хүмүүс нэгдүгээрт бид нар бол өөр Монгол эмэгтэйчүүд бол хамаагүй эрх чөлөөтэй 100 ядаж мааг хүмүүс чинь тий. Нөхөр мөхрөө хайраа гэд бодож байна. Жоохон зоригтой тий. Хайраа ингэсэн айлуу хайраа баяртай гэж өмсч юмсэнгүүд манай нэг чинь ингээл нүдэн ингээд тийм байхгүй. Тэгэл эмэгтэйчүүд амар чөлөөтэй байдаг тий илүү. Тэгэхэд тэд нар бол тийм биш те. Дээрээс нь улс үндэсний бодлого гэж нэг юм явагдаж байгаа шүү дээ. Тэр нь тодорхой хэмжээгээр өмнө нөлөөлөлт нь орж байгаа жишээ те. Тэгэхэд тэд нар дотор нь ингээд тийм юм дүрлцэж ингээд байгаа. Магадгүй ингээд нэг хэцүү байх тусам илүү үн цэнэ мэдэрдэм болов. Тийм байна. Тэр мэдрэмж явах нь тийм байна тий. Тэгээд бас нэг зүйл яг бодогдлоо нөгөө тэнд ингээд гоё асаад нэг нь ингээд урайлахад бусд нь ингээд гоё тууштай хамтраатай ингэж чинь. Монгол болохоор ингээд нэг нь урайлал хамт юм хийж гэхээр бүгдээрээ дарга болчих гол. Тий бүгдээрээ ингээд нэг толгойд нь гарч суучих гэдэг. Тэр жоохон онцгүй тий. Зүгээр л тэр үнэхээр таалагдав. Тэр зангаал хийчих гэсэн юм шүү. Зүгээр л сэтгэл зүрхнээсээ зүгээр л нэгдэцгээе. Манайхан болж байна. Нэг санаатай байгаа муу юм байхгүй. Ямар ч асуудалгүй шүү. Сайн юм л байна. Ерөөсөө муу мухай юм болно гэж байхгүй. Ямар ч эрсдэл байхгүй шүү дээ, тий. Тийм шүү дээ. Яг үнэ. Манай үргэлж үгийг комент бичсэн байна. За эрэгтэй сонсогч. Эрэгтэй сонсогч маань. Өдөр өдрөөр хэмжигдэж байгаа амьдралдаа талархаж амьдарч явнаа. Хятад хүмүүсээс сурах юм их байгаа. Хятад хүмүүст бурхан маш их хайртай. Дэлхийн 8 хүний нэг нь манай хөрш хятад хүн байдаг. Та гурыг хараад амьдрах хүсэл асаж байна гэсэн байна. Ямар хөөрхөн юм бэ? Ийм юм бас байгаад байдаг. Одоо жишээлбэл хөршөөсөө заримдаа ийм байдаг. Манайхан нөгөө нэг жоохон нэг санаатай нэг яагаад байдаг штэ. За одоо нэг хятад гэхээр л хамаагүй муухай. Хятад хүн гэхээр л маш муухай ч гэдэг юм уу тийм чанаргүй. За хятад хүн гэхээр л санаа нь явцсан ийм бүтггүй гэл тэгдэг. Манай монголчууд ч гэсэндээ бүгд сайн сайхан бас байхгүй штэ тий. Тэгээ бас нөгөө болохгүй бүтггүй хүмүүс энэ олон сая иргэн дунд чинь бас байж л таардаг. Гэтэ бүх хүнийг ийм байна, тийм байна гэж хэлэх нь нөгөө тэр хүний бодол санаанд нь код өгчтэй юм шиг аа. Тийм ч учраас цаашаа өсөн дэвжих ямар нэгэн зүйлийг гой сайхнаар харах, шин зүйлийг сэтгэх гэдэг дээр нь саад тавьчдээ юм шиг байгаа. Энэ зөвхөн бас ингээд манай хөршдөрч биш, бусад орнуудын хүмүүстэр ч гэсэн харагдаг. Солонгост очихороо солонгос хүмүүс муухай гэл. За тэгэл Туркт очихороо туркийнхэн санаатай. За Австралид очингууд амар муухай, жомтой, юу гэдэг нь тэ орчин муухай ч гэдэг юм уу. Ямар нэгэн байдлаар л дандаа юмны өөг нь хараад идэг учраас ингээд хөгжих, дэвжих, шин юмыг санаад бодох дээр бас асуудал үүсээд идэв юм шиг аа. Тэгэхээр бид яг фокусаа яаж гоё дандаа мууг нь төрүүлж биш, сайныг нь хардаг болох вэ? Одоо ингээд тэмхийн тод ихлээр амиа отгоос үзлээсээ гарах хэрэгтэй байна. Яг бол би ингэчүүл би илүү мөнгө олно. Би ингэчүүл би илүү их хөгжинэ гэдэг амиа одлын үзлээсээ хүн салаад тэрийгээ бүр ингээд аваа ич. Одоо ингээд одоо үед бол амиа одно гэдэг бол нэг тийм хол явахгүй юу болсон шүү дээ тий. Тэгэхээр тэрийг авч хаяал одоо ингээд яг энийг сонсож байгаа үзэж байгаа хүмүүс маань яах вэ гэхээр өөрийгөө эхлээ бодох нь шүү дээ. За би чинь ингээ ямар төвшний хүн бэлээ те. За магадгүй зарим нь хүрээлэлтэй хүн байж болно. Гэхдээ тэр нь худлаа хүрээлэлж болно шүү. Тийм шүү дээ. Тэгэхээр яг боддоор ингээ энэ дээр яг та өөртөө яг анализыг эхлээ боддоор өөрийгөө дүгнэн. Надад хамгийн дотны те хамгийн ингээд амьд ямар хүрээлэл байна. Би одоо хаана орохороо ингээд яг ингээ өөрийнхөө ингээд хийх юм юу насаад ч юм уу те урам аваад те нэх гоо ингээ ирч хүчтэй болдог хүрээлэл миний эргэн тойрон хаана нилээ. За хэрэг байхгүй бол манад түрээд ирээ. Яг үнэ тий. Манай эмгтээчдийн хүн түрээд. Тэгэхээр эндээсээ бид нар эхлээд эндээ ингээ уусаж нэгдэж агаад хүн дараагийнхаа алхмыг хийх бах тий. Яг үнэ. Тэгээд нөгөө бид гурав өнөөдөр яагаад хөршөөсөө суралцъя гэж яриад байгаа вэ гэхээр бид гурав яг энэ 3 дахь хийгээд байгаа дугаар бас нэг юм учир жанцантай юм гэдэг шиг тий. Жанцан нь манаа гэдэг. Тэр шиг яагаад вэ гэхээр бид хэд ч бас яг эмгтээчүүд дээрээ нэгдээд тэ хэрвээ танд ямар хэрэгцээ байгаа вэ? Тэрийг сая ингээд өвөр Монгол эмэгтэйчүүд чиг ингээд илэн далангуу хэлээ тий. Надад нэг юм хэрэгцээ байна, тус байна, туслаад өгөөч тий. Боломж нь хаана байна? Гаргаад өгөөч гэдэг тэр комментуудыг, тэр сэтгэлдлүүдийг, тэр мессежүүдийг бид гурав авмаар байгаа юм. Гэр бүлийн радио 104.5 гэдэг яг энэ пэйж хуудасны бас чат руу бичээрэй манайха. Үнэхээр ингээд тий олонд харагдмааргүй байгаа бол харагдмаар байгаа бол хамаагүй одоо гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөрийн доор бичиж тий. Тэгээд яг тэр хэрэгцээ байгаа. Би нэг юм бизнес эхлүүлэх гэж чадахгүй байгаа. Надад зөвлөмж хэрэгтэй байна. Эсвэл би нэг юм эхлүүлсэн чинь тоног төхөөрөмж нь алга байна тий. Надад туслаач.
гэх юм бол тэрийгэ биччих юм бол бид гурав нэг сард нэг зүйл хийх гээл хичээгээд байгаа юм тий. Тэгэхээр тэрний бас нэг хэсэг байхыг урьж гин. Нэг хэсэг байгаараа тэгээ тэр зүйлийг бас ингээд хамтдаа хийх юм бол урд хөрш рүү очиод судах боломжтой зүйлсүүдийг бэлэн болгоод очих гээд байгаа маа тий. Тэгэхээр энэ оролцоосаа тийм учраас хөрш эмэгтэйчүүд чи ингээд нь штэ. Тэгэхээр хідүүлээч гэсэн цөөхүүлээч гэсэн тий. Адилхан хүчтэй байх. Миний доктор бүр ингээд буцлаад манай адилхан нэгдэж штэ гэх. Тийм штэ. Тэгэж бодсон. Тийм штэ. Яг бид нар ч гэсэн чадна штэ гэдэг бол байгаад байгаа байхгүй тий. Гол нь нэгдээсээ тэр амин ч юм аваасаа би л ингээд хожчихвол гоё болго. Эхлээд гонно тий. Инхээр юм ихэд гоё болно. Тэгээд Дэлгэнүүд харуулаарай гэж хошиг дэрдэг шүү дээ. Дэлгэнүүд харуулаарай. Дэлгэнүүд харуулаарай. Тэгээд туслаад үгүй чадах чинээрээ ингээд танд туслаад үгүй тий. Гэдэг ингээд чин сэтгэл байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг та бүхэн шүүрээд аваарэ. Тэгэхээр комент одоо за чат руугаа мессеж тий энийг хэрвээ ингээд холбогдоод ярмаар байгаа бол 8866 104 5 руу одоо нэвтрүүлгийн дараа бас холбогдоод санаа одоо бодлоо хуваалцаад танилцаад ярилцаад байж болно шүү. За тэгээд хөршөөсөө суралцъя гэдгсэн манай ундраа бас нэг яг өвөр Монгол нэг мундаг их чинь тий малчин Малт тэр ихч маань ингээд одоо замууд мэдэн штэ говь газар. За 90 говь тий. 90-ны цаахан байдаг газар ингээд байдаг. Малчин эмэгтэй байгаа. За энэ ихчтэйгээ бол танаа ихчтэйгээ бол би нэг хэд баг 3 жилийн өмнөөс танаа ихч гинэ. 3 жилийн өмнөөс мэддэг. Энэ ихч маань яадаг вэ гэвэл за Монголд бас говь байдаг тий. Малчин эмэгтэйчүүд байна гэж жишээлээд яриа. За тэр ихч маань говьд байдаг малчин эмэгтэй хүн. Гэхдээ говь цөлийнхоо нөгөө нэг цөлжилтийн эсрэг говьдоо одоо хичээсээр агаад малсаар агаад мод тарьсан. Одоо сэндэн мод гэдэг би нойлон 5 сард очиж тэр модыг бас нөгөө нэг тарилцсан гэсэн тийм хийдийн хажууд ингээд суулгаж өгсөн ш нэрэ 5 сарын 20. Одоо ингээд энэ жил 5 сарын 20-нд иргэн. Хамт явж болно шүү. Тарсан хүүхэд минь харин ямар болж шаг шинэ баригдаж байгаа гэдэг хажууд иргсэн. Тэр ихч бас энэ санаачлагыг гаргаад ингээд оролцоод өөрөө явж байгаа. Хамгийн гайхамшигтай нь тэр хүн. За жингийн нэг юм малчин говьд мод тарьж болдсон юм байна тий. Дээрээс нь тэр тарьсан модноосоо тэр хүн үйлдвэрлэл солихсон. Бизнес солихсон. Говьас мод тариад бизнесээ тэр мод нь их үр ашигтай. Сэндэн мод ч мар 1000 жил насдаг мод юм байна. Тэнгүү тэр модныхаа үрээс аваад цай игээд амар гоё ингээд цав пакеттай игээд дээрээс нь 9-ийн тос шиг мөртлөө органик ургамлын тийм тос гаргацсан. Маш гоё хайрцагтай. Бүр хойчтой, бүр удамдаа, бүр ингээ өвлөгдөн үлдээх бизнес биш үү? Тэр дэлхийгээ хайрлж тэр хүн араа үгүй юмнаас одоо Монголд говьд байгаа малчин хүн за би энд мод тариа модноос нөө хизээч тэгж бодохгүй шүү дээ. Тэр нь ургаж харагдаач гэ айгуу. Яг хоо тэнд бол яг нөгөө нэг одоо бидний та хэдэд туслах гээд байгаа нь үйлдвэрлэл нь байгаа учраас түүхэд нь багт явуулаад үйлдвэр өөрийнхөө брэнд гаргачих чам. Тэгэхээр бид нар энэ сэтгхүүтэй болъё. Та говьд байсан ч гэсэн мод тарих нь байна. Бүр ийм сэтгхүүтэй болох нь байна. Энэ дээр ингээд нөгөө зураг болон гоё би нөгөө бичлэг юу гэх найруулагчд өгсөн байгаа. Тэгээ 4 минутын айгуу гоё ярилцлага байгаа. Тэрийг хамтдаа сонсч үзэх үү? Тэгээ. За тэгээ найруулагч маань ярилцъя тий. Өгөх хооронд энд ингэсэн байна. Хятад хүмүүс хамаатай гэж амьдардаг, харин миний монгол хүмүүс бол хамаагүй гэж амьдардаг учраас нэгдэж нэг болохгүй болохоор хөгжил дэвшиж чадахгүй байгаамаа гэсэн байна. За дүрс ороод ирсэн байна найруулагч маань үгүй тий. Тэгээ дараагийнхаа комментиг биш. Сайн байцгаана уу? За сайн байна уу? Сайн байна. За энэ одоо 90 хот ирсэн байна. За 90 хотоос бас цаанаас бас ихч маань танаа ихч маань ирсэн байгаа. Тэгээ та өөрөө ихэд монголчуудад танилцуулаад танилцуулгаас хойлоо хэлье. За би бол Домдод улсын өвөр Монголын Ширийн гол аймгийн Сүнэг цуглуулны малчин танаа байгаа юм аа. Тэгээд өөрөө мөчээрэн байхад хийх 15 жил хийж өнөөдөр бас өвөр Монголын хэмжээнд мянган гэдэгтэй хамтран ажиллаад ачаалсан морцсон зүгээрийг хүн сэрэг ингэж хийж одоо байгаа юм. Уссан хамтсан утгатай нь өөр ургаж ирсэн өвс ургах юм хүн сэргээж одоо дасгай зүйлүүдийг ингээд өрчөнд зүйлүүдийг хийгээд одоо нийт хамтдаа явуулсан өнөөдөр уламжийн хайраа бас үйлдвэртэй сайхан байгаа. Тэгээд ачтай бас өнөөдөр байгаа. Горон удаа зогссон. Тэгээд өнөөдөр тус хүний санаач та нартайгаа одоо сэтгэл байгаа. Маш баяртай байна. За танаагч тэгээд танилцуулбал баг 2 жил хэлсэн байна тий. За миний хувьд бол танаагч маань сэтгэл үлдсэн байгаад
ерөнхийдөө говь төлөвийн газар байгаа их нэгэн малчин тэр бүс нутагтаа ойжуулаад мод тавиад за тарсан модноосоо бүтээгдэхүүн гаргаж цайгаа гаргаж тус гаргаж хийж маш чанартай бүтээгдэхүүний бүр үйлдвэрлэсэн малчин юм байгаа. Яг энэ чиглэлээр маш олон мянган малчид дагуулад одоо малчин цэцэл болон малчид зааж урамшуулалт дэмжих юм ажлуудыг хийж байгаа өндөр хэмжээтэй байгаамаа. За ингээд яахаа гэхээр Монголд бол малчин болон жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээ эрхлэх төгс эмгэнээр гэрэн бас байгууллага нэгдсэн байгаа. За энэ байгууллага бас хийх үйл ажиллагаа маань болохоор малчин эмгтээчүүд амьдралыг дэвшүүлэх идэвхжүүлэх үйлдвэрлэлүүд холбох ийм бодлого байгаа. За Монгол улсад бол үйлдвэрийн биш ирдэг байгаа. Гэвч малчилтад бол үйлдвэрлэл боломжтой байдаг гэсэн. Бүхэл юм малын үйлшин маань үйлдвэрлэл шүү дээ. Үрхийг дэмжиж байгаа. Тэгэхээр танаа хичээрээ нэгдүгээр одоо дамжуулаад өөр Монгол малчид ямар байна та манд хоорондоо туршлага солилцоо уулзаж учирч болно. Сүү цагаан эдэр боловсруулах зүйлийг асууж сонирхож болно. Тэрнээс гадна яаж мод тариад байгаа тийм их дэлхийгээ яаж хайрлаж байгаа. Энэ сайхан үйл ажиллагааг ямаас та бүхэндээ түгээж дамжуулж холбох юм үйл ажиллагааг яаж зорьсон байгаа. За таны өөрөөр зөвхөн хэлбэл гааж өөрийнхөө бодлоос 15 жилийн ойгоо хөөр байгаа ямар хажаад юу тусгаж тийм мөн ч малж хандтай бидний өөрийн төгсөж байгаа бор яаж тэжээж дуртай тэжээж яаж дуртай тэгвэл удаан цагаан гэдэг зохицуулт яаж ингэж содол багтаа салгаатай шинэ цаг үеийг дагсан шинэ мэрэгчлэр сурчлагаагаар ингээд явуулах байгаа нийгэмээр малчин төслөөрөө хүн байнгын тэгээд ажлыг аваад нийт толгороо ингээд одоо нүд татж байгаа залтыг мөнгөн хийх нийт толгороо авах үнэхээр гаргацсан болоод зөндөө байгаа мацгийн өдөртөө ажилласан ардын нэг цогцол харамсалтай гоо боломжтой байгаа гэдэг хамтлагаар ингээд үнэхээр бэйбийн цаццаг хүч нэг нэг амжилттай хөгжүүлэх их бид замаар явуулсан тэгээд харван одоо эдийн хугацаанд өөрөө хөдөлгөөн бүгд хэн ажиллаж байгаа малчин байгаа мэрэгжлийн байгаа за шинжилгээний төлөв байгаа ингээд нэг юм хэлсэн ингээд заах шараа сайхан ингээд болсон юм. Гэвч одоо эхний чиглэлийн юм байгаа. Инхнэр мартармагийн нэг легаан болсон сэдвийн үнэхээр ингээд тогтцсон байгаа. Дараа бид хамтран ажиллаад үнэхээр боломжтой байгаа. Ингээд сэтгэл нэгтгэх үед бид хадын газар явж үнэхээр малчин хэрэг хөтөлбөрийн багтах тэр хөдөлмөр үнэт нэ гэдэг би одоо бодлоо ханамжтай хаваалт хийж байгаа юм аа. За ингээд одоо танийгаа бас Монголд одоо малчтайгаа хамт уулзахын өрөөлийг одоо тавьмаар байна. Тэгээд дараагийн хэлбэлээ маш олон зүйл хийж байгаа юм. Одоо бас үр дүнтэй бөгөөд үр өрөөжтэй болмоо гэдэг итгэлтэй байна. За үнэхээр баярлалаа. Ямар гоё ярилцлага вэ? Зүгээр энгийн ярилцлага байна л да. Ямар нэгэн байдлаар тайз засаад тэгээд ингээд тавилттай яваад ингэсэн байхгүй. Уулзалтын дээрээс ингээд яриад бид юу хийж болох вэ? Хамтдаа юу хийж болох вэ? Тийм таны туршлагыг бид нар Монголдоо ингээд танилцуулъя л да. Та биднэрт тусалж болох уу гэ бараг нөө шууд ам асуусан чи тгийл та гэж байгаа. Ийм яриа санагдлаа. Тэгээд зургууд маань ч гэсэндээ байсан те. Тэгээд энэ яриан дээрээс үндэслээд 15 жилийн миний хөдөлмөрөө гэж ярьлаа те. Харин тийм хүн 15 жил мод тарьж байгаа байхгүй мэдээж юу ч мэдгүй малчин мод тарих ямар ч юу ч заалгаагүй юм чинь ингээд фейлдэн штэ тий. Ингэж хичээж үзсээр хагаад 15 жил мод тариад ойр хаваа моджуулангууд яах вэ? Босоод ингээ газруудаас нь ирж асууна. Тэнгүүд зааж өгөөд маш олон шавтай юм байлаа. Тэгээд ингээ бүхэл бүтэн ингээ бүр маш гоё ингээ юм баян бүрчиг юм. Ямар гоё юм бэ? Юу болгоцсон. Тэрийнх нь өөрөө гооч нь босод хүмүүс тариад мэдээ ажлын амсаад мэдрээ явж штэ тий. Нэг дээр нэг юм ажиглагдлаа. Одоо жишээлбэл нэг юм шинээр мэдэж оллоо гэж бодоход бидний бас нэг алдаа нь юу гэхээр өөрийнх нь санааг бусдад алдахгүймсан. Өөрийнх нь нууц нөгөө ноу хавыг хин нэгэнд хэлж өгөхгүй юмсан гэдэг бодол бас их байгаад байдаг. Тэгвэл энд болохоор түгээчил та гэдэг санаа нь илүү давмгаа байх шиг. Одоо ингээ нодлон
Энэ жил юм байна. 5 сарын 20 мод тарих гээд очиход нөгөө ихч маань тэгээд тэнд малчин эрэгтэйчүүд байгаа байхгүй. Малчидтайгаа нийлцсэн ингээд бид нар ч гэсэн энд нь орцсон. Бид нар ингээд дурлсан. Мод тарих ямар гоё гэдэг дурлсан. Тэгээд тэр говьд байгаа хүмүүс ингээд модны талаар ойлголттой болоод болчихж байгаа. Тийм мод ингээд тарихад ингээд бас эхлэхийг харилж байна гэдгийг ойлгочихж байна. Нөгөө талдаа тэр ингээд бизнес болоод тэгээд амьдрал гэдэг зүйл нь одоо маш сайн. Тэгэнгүүтээ зөвхөн одоо модноос бүтээгдэхүүн авахаас гадна нөгөө улаан цагаан эдээгээ ингээд гоё бүтээгдэхүүн болгож байна гэж сая бол ярьчихж шээ. Тий. Тэгэл ингээд харахаар ерөөсөө юм хийгээвэл боломж байна. Тий. Манайхаа одоо энд ингээ хэдүүлээ нэг юугаа бүрдүүлчих юм бол танаа хичээг дараа нь урьж авчираад. Яг үнэ. Одоо яг тэр хэрэгтэй хүмүүст нь холбоод яг энэ харилцааг ингээ хоёр улсын хооронд ирж очдог тий. Танаа хичээг алгадаг ч юм уу зөвлөдөг. Ялангуяа Говийн аймгийн одоо хүмүүст ингээ хүргмээр байгаа байхгүй юу? Тэгвэл нэр ямар гоё вэ те? Бүр ингээ үр дүнгийн үзсэн чинь гоё юм штэ. Одоо замын уудын уурталт одоо ирээний тэнд амьдардаг хүн адилхан ингээд говь гингүүт бараг л замын ууд өмнө говь те дорн говь ингээл тэр модыг бас тарьж болох байх та. Тэр мод манай Монголд бас урган даа гэдэг ингээд итгэл байна штэ тий. Яг түүнтэй ижилхэн за бас нөгөө комментууд ирсэн байгаа. Комментуудыг хүргэе. Яг зөвөө хөрштөөгийн хамтран гэдэг нь өөрийнхөө иргэншлээ солино гэсэн үг биш юм аа. Бусдаас суралцна гэдгийг ойлгох хэрэгтэй гэдгийг бас бусд маань ойлгомоор байна гэсэн байна шүү дээ. Ямар нэгэн байдлаар хөрштөөгээ альч хөрштөөгээ хамтарсан нэг яг тэрний нэг бодол санаагаар нь сэтгэж гээд байгаа юм шиг. Тэдний нэг суртахууныг оруулж ирэх гээд байгаа юм шиг. Тийм жоохон хямраад байдаг те. Энийгээ бас болчвол бас гоё юм аа гэсэн байна. За тэгээд би шинэ ээж маань би гэртээ хүүхдээ харж суудаг ээж гэртээ хүүхдээ харж суудаг ээжүүд бизнес санаа бусдаас суралцах хүсэл их байдаг. Энэ тал дээр ямар нэг яг зөв зөвлөгөө өгөх газар олдохгүй хэцүү байдаг. Ийм эмэгтэйчүүдэд бас их хүрч ажилласаа гэж хүсдэгэ гэсэн байна. Тэгээд сая бичлэг үзэж байгаад ямар мундаг юм бэ гэсэн комментуудыг илгээсэн байна. Тэгээд бид хэдэн бас яг ингээ гэрэлтмээр дамжуулаад яг ингэж хийх гээд хичээж байгаа. Тэгэхээр та хэд маань харин яг л коммент сэтгэгдэлтэй хүсэл эрмэлзэл гэдэг зүйлээ нөгөө ичит зовлгүйгээр эсвэл нэр төрөө бодоод те за яшигдаа гэж орхилгүйгээр бичээсэй. Өөрийнхөө байна гэдэг хамгийн гоё амьдрал шүү дээ тий. Яг үнэ. Нууц хаах юм. Надад энэ болоод байна, энэ болохгүй байна, би хэцүү байна тий. Би ийм зүйл хиймээр байна. Нөгөө монголчууд бас нэг тэр зүйл дээр жоохон алддаг юм шиг санагддаг. Хүмүүс байдаг. Нэрлэхэд нэрээ идэвчтэй гэдэг шүү дээ. Айлд орчоод үлсэл за зүгээр гэсэн. Нэмүүлэх үг хэрэг үгүй. Яах. Уг нэмчмээр л байгаа шүү дээ. Миний хэлэх гээд байгаа санаа болохоор юм. Нөгөө энийгээ би хэлчихвэл гэд миний энийг хулгайлчих байх та. Би нэг ийм юмаа ингэчүүл олон дэлгээл ингэчүүл миний ингэ бүтэхгүй байх та. Хүмүүс ингээд энийг маань харангуутаа надад ингээд атархаад ингэх үедээ гэдэг юмнаас их айх юм биш. Эмэгтэйчүүд Монгол эмэгтэйчүүд. Та бүр хэлэх тусам таны ажил бүтнэ. Би одоо байсан бол энэ олон юмыг ингээл харанлал би хийн гэл татархаллаа тий. Хизээ одоо яах вэ тий. Тэгэхээр ингээд хийх тусам танд ингээ юмаа өгөх тусам хүн үр тарьж тарьсан үрнээсээ юм ураадаг. Тэгэхээр үр тарихгүй ээжж за одоо хурдан мөнгөтэй болъё. Барыг нөгөө нуугаа зогоо ширлэл мөнгө цангаа юм хизээч болохгүй шүү дээ. Болохгүй шүү дээ. Та юу тарина? Яг тэр энэ бол үнэхээр үнэн шүү энэ амьдрал дээр. Гэтэ би бол 15 кг турцсан шүү охтод. Тийм харагдаж байна. Бараг шонгийн модны ар зогсол харагдахгүй байгаас та манай турах бол маш амархан юм байна. Микний цанаас харагдах. Тэгээ энэ мэдчлэн зүгээр тоглоом шоглоомор юм шиг боломжийг ямар нэгэн зүйлийг ингээд өөрөө биечлэн үлдэхээсээ илүү зүгээр л ингээд явцсан дундаа болчиндоо гэдэг бодол олвол биднийг жоохон доошо дараад байдаг. Тэгвэл ингээд бие сэтгэлээрээ үүлдээд яриад хилээд би ийм юм хүсэж байна. Би ингэмээр байна. Ингүүл гоё юм биш үү гэдэг. Тий чөлөөтэй бид нар жоохон охтууд байхдаа бас тийм л байсан шүү дээ. Маш чөлөөтэй сэтгэдэг тий. Би тэр хүүхдтэй тоглон тэр хүүхдтэй найзлна гэсэн л бол найзалдаг л байсан. Тэр шиг бид нар одоо бас чөлөөтэй байж биднийг харж өсөж том болж байгаа тэр охтуудад бас хүч нөлөө урам зориг өгдөг ийм бүсгүүчүүд байх юмсан гэдэг мөрөөдөл бас маш их байгаад байдаг. Яг үнэ. Тэгээд энэ дээр бас нэг юм юу байсан. Ингээд эмэгтэйчүүд ингээд тууштай бизнес хийгээд амжилтанд хүрээд байгаа эмэгтэйчүүдийн нууц нь юу вэ гэсэн чинь айгүй хөөрхөн. Ажил амьдралынхаа тийм сахилга батыг айгүй сайн барьж чаддаг. Тийм нөгөө талдаа одоо яг энэ цагийн менежмент тий тууштай байдал тий зорилгодоо яг ингээд хүрнэ гэд тэрэндээ ингээд хүрэх гэж тэмүүлдэг байдал.
Тэгээ жижиг зүйлээс эхэлсэн ч гэсэн тэрийг өдөр болгоо ингэж нөгөө нэг тасралтгүй өсөж хичээсээр одоо хагаад тууштай байдал тэр нь ингээ явчихж байгаа тий. Тэгээд давхар нөгөө түрүүн л хэлээдсэн нөө сүлжээ буюу networking тий. Бид нар бусадтай хамтарч зурх хэрэгтэй. Энэ ерөөсөө бизнесийн амжилт гэдэг байгаа байхгүй. Тэрнээс ингээл өөрийгөө хавдарчаал нөгөө юм хавдарчаал нөгөө өндгөөд орцсон шоу шиг амьдраад ах юм бол ямар ч зүйл ингээ цаашаага өргөжөж хөөгжөж тэлж сайн явахгүй л дээ. Тэгэхээр эмэгтэйчүүд бид нар нэг өрсөлдөгч гэж үгүй хараач тий. Бидний хамтрагч, миний хамтрагч энэ хүнд ямар сайн тал байна, тэр хүнд ямар зөв зүйл байна гэдгийг ингээ барьж аваач. Тэгэхээр та хэд манд бичээрээ, хуваалцаарай, ороод ирээрээ тий. Санаа зовлон. Үнэхээр санаа зовоод байвал юу чатаар бичиж болно шүү дээ. Мессеж бичээрээ. Тийм шүү дээ. Бусдаа бас уриалаад дуу хоолойгоо өргөөд нэг сургамжтай юмаа ч гэсэн хэлмээр байгаа бол бидний яриаггүй үнцэг ч юм уу гараагүй зүйл байх юм бол бусдаа зориулаад комент хэсэгт бичээрээ тий. Ингээд BTD хаан ч гэсэн үнэхээр ингээд түмний төлөө чин сэтгэлтэй ингээд үйл хийгээд байгаа. Гурвынхаа бас одоо юг зоригийг одоо хөгжөөх те үнэлж өгөөрэй. Үнэлж өгөх үүднээс бас та хэд маань ингэж идэвхтэй байгаарай. Та хэд маань ч гэсэн амьдралын үзэгчдийн маань амьдралын ч гэсэн үр өгөөж нь бас те ингээд илүү байх юм шүү. Өнөөдөр ингээд саяны танаа их ярихад Монголд нэг малчин эмэгтэй зориглол энийг хийхэд бид нар холбож өгөөд хизээ нэгэн цагт нөгөө хүн бүтээсэн брэндээ гаргацсан байвал энэ өнөөдөр бидний цагаа зарцуулж байгаа хийж байгаа юмны үр дүн тэргээр бид нар бахархна тий энэний төлөө байгаа гэсэн үг. Энэ олон бахархал дунд байна шүү дээ тий. Бас нэвтрүүлэг болгон маань 5 гараг бүрт ингээд бүсгүүчүүдтэй энэ холбоотой байгаа бүсгүүчүүдтэй эдгтэй байгаа бүсгүүчүүдтэй бэлэг өгдөг шүү дээ. Тэгэхээр эх 7 хоногийн бэлгээ би бүр дуртахгүй өнгөрч болохгүй байгаа даа л да. Яагаад гэвэл магадгүй дөнгөж сувгаад харуулаад сонсож байгаа хүмүүс маань хэрвээ өөрөө бүтэн сонсох хүсвэл өөр дээрээ шеэрлж аваад зүрх дараад бидэнтэй хамтдаа байгаарай. Тэгээд нэвтрүүлгээ бас эхнээс нь сонсоод нэвтрүүлэгтээ та идэвхтэй байснараа оролцоорой. 5 гарагийн бэлгийн эзэн болох боломжтой. Харин эх 5 гарагт юу хэлээ? Би нэг бэлгэн дуртай шоолтой өгөх шиг лээ нөө. Хөөхнөө тийм л байдаг. Эх 5 гарагт Монгол брендийн үүсгэн байгуулсан нэг охин байгаа. Залмаагаал тэгээд залмаагаад охин маань захирал маань юу гэж байгаа гэхээр ээжүүдэд зориулсан жирэмсний ноонд хувцсан байхгүй юу? Энэ амар хөөрхөн. Жирэмсэн биш үү? Тэгсэн багтан гэж яах гэж байгаа юм бэ? Нөгөө 15 кг турсан бүсгүй хайж байгаа. Тэгэхээр эх 7 хоногт магадгүй ингээд нөгөө сонсогч эмгтээчүүд жирэмсэн ээжүүд маань бол ингээд болохоор за хэрвээ заавал жирэмсэн биш гэхэд өөр хүн байлаа гэхэд Нөхөр нь нөхөр нь ээж болно. Эсвэл бол хамаатан садман те бэлэг болгож бэлэг шинэ жилийн бэлгэнд өгч болно шүү. Энэ ингээд сэтгэл шингээсэн те их хүн маш гоё юм бэлэг Монгол брендийн бэлэг байгаа. Бэлгийн дээд шүү дээ. 3 дахь өдөрт энэ гоё бэлгээ авчираад ярилцсан те харуулж байгаа. Яг үнэ. За хүрл өчр ингэсэн байна. Ихэд миндээ та бүхэндээ өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр болж байна гэх. Тийм. Тэр яг алхандах цанхаараа хүргэж ирсэн. Гэрэлтмийнхаа өмнө хүргэсэн байгаа шүү. За. Үерхэл үгээд ааж л гэрэлтээд байсан юм а 15 кг гэсэн байна. За тэгээд өнөөдөр гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөр маань хөршөөсөө суралцъя гэдэг сэдвээр ярьсан. Тэгээд өвөр Монгол тий малчин одоо танаа гэдэг ч байна тий тан гэдэг ч байна. Энэ их чинь яриаг бол манай өндрөн бочоод 3 удаагаа уулзсан золголоо гэсэн шүү дээ. Өөр баг ингээд нэвтрүүлэгч айтай. Монголын ёс 3 гэж яддаг. Тэгээд тэр яг 3 дахь уулзалтын бичлэг нь манай гэрэлтмээр цацагдлаа. Тэгээд хамгийн гол нь яг энд гоё ингээд хүн юм хийгээд байна тий. Зүгээр хоосон одоо говь нутагт малланга бизнестэй за тэгэнгүүтээ их орондоо одоо маш гоё том хөрөнгө оруулалтыг оролцсон байна. Хүмүүсийг биднэрт ч бас боломжгүй үүсгэж. Яг үнэ. Гэтэ хамгийн гоё нь ингэ санагдлаа. Би 3 одоо энэ бичлэгийг хийж явах хугацаанд ингэ хадгалсан байхгүй хийгээд хийгээл хадгалсан. Гэсэн чинь өнөөдөр гэрэлтэмдэр ингээд яг ингээд зориулж ярих юм учиртай байжээ. Цаанаасаа л зурсан зураг байна. Тэгэхээр хувь яг үнэ тий хувь заяа хувь өрөөлөдөг бол тий одоо хийцэн бахад одоо ингээд би үйлдэлсэн байгаа зү тий ямар нэгэн байдлаар. Тэгэхэд үр дүнгээ ингээд олон хүнд бас түгэх юм боломж бүрдэж байгаа байхгүй. Тийм шүү. За тэгээд гэрэлтмийн маань цаг өндөрлөж байна. Хоёулагаас ивент тэтгэгчээ гуруулагаас хуваалцаад ямар хурдан дуусч 44 болж байна. Яг яхаарахгүй нөгөө үйлдэн гэдэг бол бас бид бас амаараа ингээд ивент тэтгэгч байгууллагынхаа мэдээллийг хүргэж байгаа нь бас үйлдэж байгаа. Тэгээд энэ үйл маань эзэндээ зөв очиосоо гэж бас хүсэж байна. Тэрний үе гэхэлэр яхаарахгүй л бидэнтэй хамтран ажиллаж байгаа Чуудаа мэдрэмжийн хуваалцах компани бол дуртахгүй байхаа харахгүй байна л да. Маш олон бэлэг дундаас онцож энэ бэлгийг сонгож байгаа нь юу вэ гэх юм бол хүүхдийн дархлааг дэмжин, ясны сэрэгжилт, янз бүрийн одоо нөгөө унаад байгаа тэр зүйлүүдийг алга болгоно, за эзнийг үргэлжлэх хөдөлгөөнийг сайжруулна. Энэ юу вэ
гэж гэхээр мэдээж л нөгөө нэг сүүсүүн бүтээгдэхүүн байгаа шүү дээ, тий. Тэгэхээр Чуда Монголын маань хувьд сүүсүүн бүтээгдэхүүнээр бэлгийн багцыг гаргаж ирсэн учраас бид гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөрөөрөө ярихад ам дүүрэн бардам сайхан байна. Тэгээ бэлгийн 2 багц байгаа. Үнийн хувьд ч гэсэндээ боломжийн. За эхний багц маань гэвэл 21600 төгрөгийн үнэтэй, хоёр дахь багц маань 18800 төгрөгийн үнэтэй 10 бэлэг тутамд 1 бэлэг өнгөө гэсэн сонголтыг танд өгж байгаа гэсэн. Тэгэхээр та бүхэн хайртай дотны хүмүүстэй, албан байгууллагынхаа хамт олонныхон хүүхдүүдтэй, багчуудтай за магадгүй нөгөө буян хийгээд энэ тэнд ингээ хүүхдүүдэд бэлэг тараадаг хүмүүс байдаг шүү дээ, тий хүмүүс. Одоо ер нь ханиад томооны чихрийн бэлгээр хэрэггүй хаа гэх. Дархлааг нь дэмжих бэлгийг танд санал болгож байгаа шүү. Тийм учраас та бүхэн Чуда Монголд гэсэн пэйжээр нь ороод илүү дэлгэрэнгүй мэдээллийг лавлаараа яг доор гарч байгаа утас буюу 76 тэгтэг 32 33-аар захиалаад аваарай. За тийм дараагийнх нь болохоор мэдээч цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн буюу Mom Doctor-ийн маань энэ бол яг Монгол одоо бизнес эрхэлж байгаа эмэгтэйгийн бүтээл тий. Одоо байгууллагын бүтээл нь Mom Doctor маань сургууль цэцэрлэгийн багцыг одоо биднээр дамжуулж хөргүүлж байгаа. Цэцэрлэг амрахгүй байгаад байгаа, цэцэрлэгийн бяцхнууд яваад байгаа. Тэгэхээр яг анги хамт олонд зориулаад 8 төрлийн 11 бүтээгдэхүүнийг яг ингээд 2 сарын бүтээгдэхүүнийг бэлтгэсэн байгаа. Гэр бүлдээ авахмаар юм байна. Ер нь манай хүүхд ханиад төрсөн хаана авмаар байгаа зү. Манай хүүхд ханиад төрсөн байхгүй. Тэгээ би барыг бодчихлаа. Йоо өстой нэр барыг авчдаг байж уу. Одоо ингээ өвдсөн байна биш. Өвдөхөр ямар их завдаг байлаа. Хүүхд маань ямар хэцүү байна. Одооны ханиадны вирус чинь эсэргээрээ ингээ гинт ингээд гайгүй байж байгаа, халуурахгүй байж байгаа, гинт ингээ хатгалаад байгаа тийм. Хатгалаад хүндэрчдэг байхгүй. Тэхээс нь өмнө хэрвээ та ингээд энэ надад байсан бол би бодож байгаа байхгүй. Ядаж хоолоонд нэмийн тавил, хадууны тосоор шийж яана ингээл өдөр тутамдаа ингээ хийж явах хүүхдийн дархлаа гэдэг зүйл бол илүү даван чадах чадвартай байхгүй. Тэгэхээр зүгээр л аав гэж хэлмээр. Гэр бүлдээ чав цэцэрлэг сургуульд чав тэгээд 100 уул хавар намаргүй хэрэгэл. Одоо өвөл болохоор дархлаагийн дэмжийг эвдмиулахаас илүү 100 нь хавар намар нь одоо дархлаатай өөрчлөсөн сэргийл. Энэ бэлгийн дээр ч ашигтай бактери орсон байгаа байхгүй. Тэгэхээр дархлаа дэмждэг. Яг үнэ. 72 27 52 25 гэсэн утсаар холбогдоод Mom Doctor-ийн одоо энэ бүтээгдэхүүнүүдийг захиалаарай. За цаг маань ихтерсэн. Өнөөдөр гурлаа зөндөө ярьлаа. Баярлалаа. Тэгээд гэрэлтэнтэйгээ даваа лавг баасан гарагийн 12 цаг 5 минутаас үргэлж хамтдаа байж байгаарай. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баяртай сайхан болоорой. Хатаа гэдэг. Хинийч туулаагүй амьдралаар тэр бүсгүй амьдарч яв. Хинийч мэдэхгүй жаргал зовлонг тэр бүсгүй туулж байгаа. Хин нэгний сайн мууг тод болголгүй. Өөрийгөө нандинж хайрлаа.